Бүгд найрамдах Солонгос улсын аялал жуулчлалын төрийн өмчит корпорац болон бүгд найрамдах Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Korea Tourism Briefing арга хэмжээг зохион байгууллаа. Дэлхийн нийтэд шатхууны үнийн өсөлтөөс үүдэж аяллаа зардал нэмэгдэж байгааг харгалзан үзэж шинэ хөнгөлтэй хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж эхэлснээр энэ үеэр танилцуулсан байна. Бүгд найрамдах Солонгос улсын аялал жуулчлалын төрийн өмчит корпорац нь Бусан хотын эдийн засгийн хөгжлийн агентлаг, Инчон хотын аялал жуулчлалын байгууллага, Jeju-Air авиакомпани хамтран хэрэгжүүлж байгаа K-Hill Air хөтөлбөрийг танилцууллаа. Тус хөтөлбөр нь Jeju-Air авиакомпани Бусан, Инчон чиглэлийн нислэгтэй уялдуулан хэрэгжиж байгаа эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төсөл юм а. Jeju-Air компани тухайн чиглэлийн нислэгээр зочдсон үйлчлүүлэгчид Бусан, Инчон хотын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон аялал жуулчлалын газруудад төрөл бүрийн хөнгөлөлт урамшуул авах бололцоо бүрдэх юм байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Бусан хотын 7 эмнэлэг, 4 аялал жуулчлалын үзүүрийн газар, Инчон хотын 12 эмнэлэгт эрүүл мэндийн үзлэг онцлогоо эмчилгээ үйлчилгээний төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Түүнчлэн шаардлага хангасан үйлчлүүлэгчдэд Инчон хотын нэг өдрийн үн төлбөргүй аяллаа хөтөлбөрийг олгохоо танилцуулсан юм а. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэх үүднээс бид визний журмыг хөнгөвчлөх талаар судалж байгаа. Цаашдаа бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Бүгд найрамдах Солонгос улсын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн төлөөлөгчийн газрын зүгээс цаашид Монгол иргэдийн бүгд найрамдах Солонгос улсад хийх аяллыг илүү хүртээмжтэй, тав тухтай, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй болгох зорилгоор төрөл бүрийн хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм а.